За бүгдээрэнд нэг сайхан шинэ өглөөний мэндийг хүргэе. Тэгээ өглөө болгон бүгдээрээ хамтдаа эсний үгнээс хуваалцаж хамтдаа залбирж байгаа. Үнэхээр та нартай бас үнэхээр талархаж байна. Тэгэд энэ цагийг бүгдээрээ хамтдаа залбирлаар эхлүүлцгээе. Хайртай бурхан минь, таньдаа бид талархаж байна. Энэ л сайхан өдрийн төлөө таньдаа бид баярлалаа. Бурхан эцэг минь, бид урд байгаа бүхий л цагуудаа таньдаа өргөж. Танаас бидэнд хандан хэлэгдэх үгийг яг одоо бид зүрх сэтгэлдээ хүлээж авахыг хүсэж. Ариун сүнсээ та бидэнд зааж өгөөрэй. Та биднийг чиглүүлж өгөөрэй. Тэгээ энэ цагийг таньдаа даатгаж, Есүс Христийн нэрээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен. Амен. За бүгдээрээ Даниэл номны 6 дугаар бүлгийн 20-с 22 дугаар ишлэл, 26-аас 28 дугаар ишлэлийг за би эндээс уншия. Тэрээр нүхэнд дөхөж очиод харуулсан дуугаар Даниэлд хандан хашгирч Даниэлийг дуудан амьд бурхны зарц Даниэла, чиний үргэлж үйлчилдэг бурхан чамайг арслангаас аварч чадвуу гэв. Тэгтэл Даниэл хаанд аяа хаантан мөнх насал тугай. Бурхан минь тэнгэрлжээ илгээж арслангуудын амийг тагласанд арслангууд надад хор учруулсангүй. Учир нь би түүний өмнө гимгүүд тооцогдож бас хаантан танд ямарч гим хор хийгээгүй гэв. Миний хаанчлалын эрх мэдэл хаа байна? Тэнд хүмүүс Даниэлийн бурхны өмнө эмээн чичрэгтүүн хэмээн зарилгийг би гаргаж байна. Тэрээр амьд бурхан үрд мөнхөд хувиршгүй, түүний хаанчлал устдашгүй, эрх мэдэл нь төгсөшгүй, тэнгэр газарт тэмдэг гайхамшгийг үлдэгч, тэрээр авардаг бас чөлөөлдөг. Арслангийн хүчнээс Даниэлийг ч аварч хамгаалсан билээ хэмээ. Ийхүү Дайрус болон Персийн Корешийн хаанчлах үед Даниэл амжилт олсоор байваа гэж. Амен. За Бурхны хуйлд үнэнч байж хэцүү үед ч Бурхны үгийг хэрэгжүүлж зүрх сэтгэлээрээ үнэнч байвал Бурхан хамгаалдаг юмаа гэдгийг Даниэл 6 дугаар бүлгээс бүгдээрээ сая хүлээж авлаа. Даниэл Бурханд итгэх итгэлдээ үнэнч байж тэр арслангийн үүрэнд Бурхан түүнийг хамгаалсан. Тэр Бурханы үгэнд өөрөө дуулууртай байсан. Тэр арслангийн үүрэнд орцсон хойноо Бурханыг дуудан залбирж Бурхантай хамт байсан учраас Даниэлийг Бурхан хамгаалж байгаа энэ гайхалтай түүхийг бүгдээр сая хамт уншлаа. Итгэл үнэнч байдал нь Бурханы тэр хамгаалж Бурханыг хамгаалж байгаа тэр гайхамшигыг авчирсан тод жишээ юм аа. Бурханы хүүхэд болсон бид ямар ч үед залбирсаар байх. Хүнд хэцүү нөхцөлж байсан Бурхан аварж хамгаалдаг. Бурханы хүч ямар агуу вэ гэдгийг хүлээж аваад эндээс бүгдээр урам зоригийг хүлээж авъя. Энэ итгэлтэй амьдралын үр дүнд бидэнд боломжтой. Дайрус хаан 26 дугаар ишлэлдэр миний хаанчлалын эрх мэдэл хаан бай. Тэнд хүмүүс Даниэлийн бурхны өмнө эмээн чичрэгтүүн хэмээн зарилгийг би гаргаж байна гэж хэлж байгаа. Бурхны нэр улс даяар алдаршуулгдан өргөмжлөгдсөн Бурханд итгэснээрээ хувь хүн болоод улс оронд нөлөөлж байгаа гайхамшигтай үр дүн гарч болдгийг эндээс бүгдээрээ харцгаая. Даниэлийн итгэл бусдад үлгэр дуурайл болж байгааг бүгдээрээ харлаа. Бүгдээрээ өөрсдөө харъя. Миний итгэлийг хүмүүс харж байгаа болов? Гэр бүлд минь харж байгаа болов? Сүм чуулганд маань хүмүүс намайг харж байгаа болов? Улс оронд би нөлөөлж байгаа болов?
Тиймээс бүгдээрээ Бурхандаа итгэх тэр үнэнч байдлаар боддоор Бурхныг алдаршуулан амьдарцгаая. Бурхандаа найцаар бай. Итгэлтэй үнэнч хүн Бурхны тэр ивэл өрөөлд байж амжилт амар амгалан хүртэн амьдардаг юм аа. Эндээс ямар хэрэгжүүлэлт гарах вэ? Бурхны үг сургаалын дагуу үнэнч шудраг зөв амьдарцгаая. Мөн хүнд хэцүү нөхцөл байдалч Бурхны хүчинд бүгдээрээ найдаа. Бурхан хамгаалдаг гэдэгт бүгдээрээ итгэе. Тэгээ Бурхны нэрийг алдаршуулан амьдарцгаая. Тэгээ Даниэлийг тэр арслангийн амнаас тэр нүхнээс хамгаалсан Бурхан биднийг хамгаалахгүй юм гэж юу. Тийм учраас яг Даниэл шиг үнэнч итгэл дээрээ бат зогсоод эзэндээ найцаар бай, эзэндээ итгэсээр байя. Тэгээ бүгдээрээ хамтдаа эзнийхээ нэрээр хамт залбирая. Баярлалаа Есүс. Үнэхээр тандаа баярлалаа. Даниэл шиг итгэлээ баттай хадгалж ямар ч аюул сорилтын үед танд найдаж залбирдаг итгэлийг тэр үйлсийг бидэнд өгөөч эзэн минь. Таны гайхамшигт үйлсийг гэрчлэн амьдрахад эзэн та бидэнд туслаарай. Бурханд итгэх агуу итгэл бидэнд үргэлж байх болтугай. Бурхан та ямар агуу вэ гэдгийг үргэлж та бидэнд өөрийгөө ойлгуулж мэдүүлж өгөөрэй эзэн минь. Энэ бүгдийг бидний эзэн Есүсийн нэрээр бид хамтдаа залбирanгуйлаа. Амен.